За тэгвэл одоо бүгдээрээ энэ бол ном гэдгийнхаа энэ бол гэдгийг нь юу гэж хэлдэг сурыг. За монгол хэлэн дээр бол бол гэдэг нэг л үг гэдэг шүү дээ. Амархан. Гэтэл англи хэлэн дээр болохоор аваачаад бол гэдгийг 3 төрлөөр хэлждэг. За эхнийх нь болохоор is гэж хэлдэг. Бол гэсэн үг. За энэ болохоор ямар тохиолдлуудад ордог вэ гэхээр TH хоёр чинь D-гээр дуудагдсан шүү. D-гээр. Тэгэхээр this гэдэг нь болохоор N гэсэн үг байхгүй юу? Тэгээ юмны захтаа this. Тэгээд this is гэхээр энэ бол гэсэн үг болно. Тэгээд түрүүний бидний энэ бол ном гэхийг this is a book гэж хэлнэ гэсэн үг. За тэгээд this гэдгээс гадна бас THAT энэ болохоор that гэж уншдаг. That гэдэг нь болохоор тэр гэсэн үг болно. This is that is гэхээр энэ тэр болно. За тэгээд that is гэдэг нь бас that гингүүдээ is гэдгийг товчлоод гэх юм уу та. Дээгүүр зураас авснаа шууд s залгаад that болждаг. Тэг яриандаа жишээ нь that is гэж аваад ярьдаггүй that's гэж хвчлээ яриад явцдаг. Бичгтэй ч гэсэн ингэ бичиж болно. За this is гэдэг нь болохоор товчлогддог. Ингээд this is ч юм уу тийм болдоггүй. За тэнгуүтээ бас it гэдэг үг. It гэдэг нь одоо нэг одоо бас л энэ гэсэн үг л дээ. Тэгэл it is гэх юм бол энэ бол гэсэн үг болно. За тэгснэ дараагийн нэг болно болохоор am гэж хэлдэг. Энийг болохоор ерөнхийдөө би гэдэг үгний ардаас залгадаг. Би гэдгийг болохоор ердөөсөө ганцхан I үсэг. Жижигээр бол I шүү дээ. Гэхдээ ганцхан юм I гэдэг үсэгтэй үг бол учраас жижиг I-тай бичгүй. Ерөнхийдөө дандаа өгүүлбэрийн дунд ч гэсэн том I-тай бичээд явдаг тохиолдлууд их байдаг. За тэгээд энэний ардлаас I за жижигнээ арилгаж хагаад заавад am. I am гэхээр би бол гэсэн үг. I am a book гэх юм бол би бол номоо, би бол нэг номоо гэсэн үг гэсэн үг. За тэгээд энэс товчлогдоод I гингүүдээ дээгүүр зураас аваад шууд am ороод I'm. Тэгээд яран дунд болохоор бүр I'm гэж на ам болоо явчихдаг шүү дээ. Ам гэдэг юм бол одоо би бол гэж байна л гэсэн үг. За тэгэнгүүтээ дараагийн нэг бол гэдэг нь болохоор R-E. Тэгээд уншихтаа R гэж уншдаг. R гэдэг нь бас бол гэсэн үг. Тэгэхдээ чи бол гэхэд энийг ашигладаг. Чи гэдгийг U O биш Y O U гэмүүдээ U гэж уншдаг. U. Тэгэл you are гэхээр чи бол. Тэгээд бас you гэдэг нь та нар гэсэн утгаараас орж болдог. You are гэл ингээд багш нь одоо ангийнхаа хүүхдүүдэд ярихдаа you are гэж аал ярина гэсэн үг. За тэгэнгүүтээ бас бид гэхийг болохоор W-E гэдэг тэмүүдээ бид нар бол гэдээ ярих юм бол we are гэдэг. We are the world гэдэг дуу өдр байдаг шүү дээ. За тэгэнгүүтээ бас тэд гэхийг болохоор THEY they гэж уншдаг. They are гэхээр тэд нар бол. За тэгснэ энэ this гэдэг үг аа шүү дээ. Энэ гэдэг юмыг заахтаа хэлдэг. Энэний олон тооны гэх юм уу? Эднэр бол гэдэг олон зүйлийг заахтаа болохоор ESE тэнгүүдээ these гэж уншдаг. Энэ болохоор these, энэ болохоор these гингүүдээ these are гэхээр эднэр бол гэсэн үг бол. За тэнгүүдээ that гэдэг нь бас мөн адилхан. Олон юм дах юм бол OSE those are гэхээр тэднэр бол гэсэн ийм үг болдог. За тэгснэ энэ am-ийг b дээр за r-ыг чи болон бид тэд дээр залгадаг бол харин нэг эрэгтэй хүн эсвэл эмэгтэй хүн гэдгийг ардаас болохоор одоо нэг эрэгтэй хүнийг тэр бол гэж зааж хэлэхдээ he гэдэг үг. He гэдэг нь тэр гэсэн үг. Гэхдээ эрэгтэй хүнийг зааж хэлж байгаа тэр гэсэн үг. Харин урдаа s-тэй she гэдэг нь болохоор эмэгтэй хүнийг тэр эмэгтэй тэр гэсэн
үг. За энэ хоёрын ардаас болохоор is нь ордог. He is гэхээр тэр бол буюу тэр эрэгтэй бол гэсэн үг болно. She is гэх юм бол тэр эмэгтэй бол